Одоо энэ үргэлж 16-т гэдэг тэр дууны нэрэн дээрээс тулгуурлаад энэ Бурхны шинэ урлах ухааны бас одоо талаар жаахан үг хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ хүн нүдэндээ харж байгаа төрс үзэсгэлэнтэй сайхан байх бол бас тэр амар амгалан сэтгэлийн амар амгалан олох, анхаарал төвлөрөх, зорьсондоо хүрэх юмны бас шалтгаан болт юм байна. Энэ утгаараа Бурхны шинэд бол энэ шүтэн болж байгаа бурхнуудыг урлах өөрийн гэсэн тэг одоо зарчимтай. Тэр тэг хэм хэмжээ гэдэг бол хувь хэмжээний онол гэдэг тэр зүйл бол хүнийг харахуугаар нь дамжуулаад зөв зам мөр рүү одоо хөтлөж байгаа юм учраас тэр бурхнуудыг заавал тийм тогтсон хувь хэмжээний үүднээс бол бүтээждэг. Тэгээд архийг цагаан архийг одоо бүтээж байгаа нэг онцлог бол үргэлж 16-тай одоо тэр эмэгтэй хүний дүр байдалтай тийм тансаг сайхан, гоо сайхны юм цогц дүр төрслөөр бүтээдэг. Тэгээд одоо тэр цагаан архийн дүрийг харахад бол хүн залуу сайхан насны ойр залуу сайхан насны гоо үзэсгэлэн хүндрэлтний ер нь гоо сайхны тухай ойлголт энийг дамжуулж тэргээр тэр югаар дамжуулж олж тэгээд сайн сайхан байхын төлөө тэрүүн шиг байхын төлөө амьдралын зөв дадал хэмнэлтэй байх зуршилтай болох энэ юм руу оруулах ийм санаа бол энэ бурхтын дүр төрсөл юм дээр байдаг байх гэж боддог. Тэр хувь хэмжээний онол гэдэг бол харахуугаар тэгж нөлөөлтөг байх гэж ингэж боддог. Тэгээд энэ цагаан дархийн энэ одоо үргэлж 16-т махтуу гэдгийг бас Эрдэнэт маань эн чинь бас ингэсэн нэг өвөр Монголоос нэг хүн шүлэг явуулсан цагаан дархийн тухай шүлэг явуулжээ. Тэгээд одоо ингээд ая хийх гэсэн чинь нэг тийм бадгнуудынх нь шүлгийг хайрцаг нь болохгүй байна. Тэгээд яг одоо биднэрт бол надад бол нэг юм гоё ая байгаад байна. Ая бол байна. Тэгээд ая маань энэ шүлгийг нь хайрцагн дээр нь таарахгүй байна. Энэ юу гэд нэг сонсоод гооч гэд надад тэр аялгуу тэр шүлэг хоёроо хойлонгон явуулсан. Тэгээд бид шүлгийнх нь юг уншиж үзээ тэр юмыг сонсоод байсан нэг тийм таарч өгөхгүй байхаар нь энэ шүлгийг би шинээр бичсэн. Тэгээд шинээр бичээд аялгуунд нь сонсчод бичээ тэгээд боллоо л гэлт гисэн бодоход тэгээд миний шүлгийг тааруулаад аялгуугаа ганц нэг жоохон өөрчилсөн юм уу яасан тэгэл ингээл анх бол тэгж бас цоогдож исэн. Хүний одоо бас нэг тийм бэлэн аялгуун дээр шүлэг хайрцаг бичиж ингэ зохиосон дуу гэж хэлэх юм да. Тэгээ одоо ингээд зөөргөө байдгийн сэтгэлийн зүсэн бүгээн бүлбөнөө дүүрэн саран айдлын дарихмын залраастай гэж байгаа. Энэ жишээлбэлийн дөрвөн мөр яг л одоо тэр төрөний хэлсэн тэр үргэлж 16-тай бүсгүй хүний дүр байдалтай заларж байгаа тэр цагаан дарихийг энэ сонсож байгаа хүн өөрийнхөө нөгөө ийм оюун санаанд төсөөлж ургуулахад нь туслах зорилгоор бичсэн. Бараг ингээд тооцсон юу одоо мөрүүд байхгүй юу. Тэгээ ингээд яг тэр бурхны хараад тэр дүр байдлын тоочод бичсэн гэсэн үг. Гол санаа маань зөргөө байдгийн сэтгэл. Ерөөсөө одоо тэр цагаан дархийн тэр амтны тусад гэж байгаа тэр бодис сэтгэл тэр энэр нэг үсгэл сэтгэл тэр асруу сэтгэлийг бол аль ямар нэгэн одоо юуны тэр хэн нэгний ихч байдаг юм уу ямар нэгэн амтнд үүсэж байгаа тэр бодис сэтгэлтэй адилхахын арга 30 ариун юм бодис сэтгэлийг дарих бол амтны тусад үүсгэсэн. Тэгээд заларж байгаа тэр суудал нь бол тэр бадамлын ухаан штэ бүлбөө гэдэг бол бадамлын ухаан цэцгийн монгол нэр. Тэгээ бадамлын ухаан цагаан одоо тийм бадамлын ухаан дээр залраад ингээд сууж байгаа. Тэгээ ерөнхий өөрийнх нь лагчных нь өнгөн цагаан. Тийм учраас одоо дүүрэн саран гэдэг бол одоо тийм мэдээж одоо шинийн юуны 15 16-ны сар бол биш одоо улаан мандж байгаа сар бол бас биш. Тэгэхдээ энэ сар өөр их тунгалаг одоо намрын огторгууд одоо шиндээ хуучдаар мандж байгаа тийм сарны дүр галбартай. Ийм одоо дүр байдалтайгаа тэгээд ийм лагчны нар бол тийм сайхан тунмал тийм цагаан өнгөтэй ийм дарих одоо ингээд залраад байж байна. Тэгээ миний одоо таны одоо энэ амтны тусад хийсэн үйлдэлсэн энэ сайхан үйлсийг би ингээд сонсон даруйга танд одоо үнэхээр сүсгэлж байна гэж одоо нөгөө дуулаач маань энэ дууг сонсож байгаа сонсогч маань бол одоо энэ сонсоод ургуулсан бодож бяцлагж байгаа хүмүүс маань бас тэгж бодох бол зүйтэй юм уу гэд ингээд дараагийн мөр рүүгээ орохдоо таны одоо энэ амтны тусалсан цаглашгүй энэ үйлсийг сонсон даруйгаан бол би
үнэхээр одоо сүсгэлэхгүй байхын аргагүй боллоо. Таны одоо ингээд танд тийм учраас танд одоо сүсгэлж гэн ингээд үргэлж 16-таа үсслэн угаагч юм бол одоо би магтамуу гэд. Магтамуу гэж байгаа тэр санаан дээр бол магтаал гэдэг одоо манай энэ уран зохиолын төрөл зүйл дотор бол томоохон төрөл зүйл бол байгаа магтаал. Тэгээд нэг ялангуяа энэ магтаал дотор бол бурхны шишний энэ магтаал бол их өвөрмөц байдаг. Тэр эрдэмтэй үнэхээр магтаалын орон болсон зүйлийг л одоо магтдаг чин нэг юм хэлбэр байна. А нөгөөх нь болохоор зохистой хэлгууны онлын үднээс гүжигдэгч гэдэг юм уу бусад чимэг мэмгийн үднээс бол магтах байдалтайгаар бас зарим тохиолдолд бол тэр зүйлсийг одоо нөгөө үнэн мөн чанарын дэлгэж эргээгээд одоо тэр жинхэнэ утга агуулгаар нь хөтлөж байгаа тэр найруулгын бас хэлбэрүүдч байна. Гэхдээ энэ цагаан дээрх юм дээр бол одоо үнэхээр та бол үргэлж 16-таа ийм бүсгүй байдал. Үнэхээр гоо сайхан ийм байна. Таны энэ үзэсгэлэнд дүр төрхийг хараад бол би бас магтахгүй байхын арга алга байна. Одоо та нэг бол одоо ингээд магтж байна гэд ингэж хэлээ. Тэгээд тэр умдариудаарээ дүр юм аа аюу заня бүстэм гүрээ сугаа гэдэг бол энэ цагаан тарихын өөрийнх нь зүрхэн тарина. Одоо тэгээд болсон болоогүй янз бүрийн дуулаад тэгэл эсвэл одоо янз бүрийн юм сонсоол ингээл байх бол яг үнэндээ одоо бид нар тэгээд энэ цаг хугацааг нэг тийм төдийлөн анзаарахгүйгээр өнгөрөөгд байгаа. Надад огт тийм гим халгүй байгаа юм шиг ойлгогдож байгаа боловч энэ хүний харахуугаар, сонсохуугаар, хүртэгдэж байгаа энэ буруу зүйл гэдэг бол ямар нэгэн хөрөнгө болоод хүний тэр зүрх сэтгэл хүний үйл хөдлөлт дотор ингэж сууж идэг. Яг энэ шиг нөгөө нэг талдаа сайнаар нэлэх юм бол энэ цагаан дархийн зүрхэн тарныг нэг удаа зүгээр л ингээд сонсож байгаагийн одоо дуулж байгаагийн сонсчиход ч юм уу эсвэл ямар гоё юм аялгаутай дуу юм бэ гингүүтээ тэрийг дуурайгаад нэг хэлчихтэл тэр одоо нэг зүрхэн тарны нэг удаа уншсны тэ өөрөө уншсны тэгээд уншиж явахдаа тэр бурхамны дүр байдлыг гургуулад сайн сайхан юмыг төсөөлөн бодоод тэгээд тэрний хэн нэгэнд байгаа сайн сайхан юмыг одоо атаарахгүйгээр магтаж сурах юм тийм одоо тийм эрдэмүүд бол энэ дууны шүлгэнүүдийг сонсоод дууг сонсоод байж байгаа хүмүүс төрөх. Ер нь одоо баг бас бидний бас нэг горил хүслийн нэг энэ л дээ. Одоо энэ дууг сонсоод үнэхээр сайхан юмыг бид нар магтаж сурах сурмаар байна. Хинэгнийхээ бурууг бас хэлээд эн чинь буруу байш шүү гэд бас шүмжил сурмаар байна. Хий хоосон магтах биш жинхэнэ утга учир жансангийн бас мэдэж магтаж ингэж сурмаар байна тийм ээ. Ийм санаа бол бас энд байгаа. Тэгэхээр за хоёрдугаар бадг нь бол эндэн наснаас хагцаах энэлэн зовлон нэрвэхгүй 8 аюулаас гэтлэх насад тааман итгэстэй гэдэг. Одоо нөгөө 8 аюул гэж орон ертөнц дээр байгаа одоо төрөх хөтлөх өвдөхөөс агуулаад эс хүссэнтэй учрах барих гал ингээл явж байгаа 8 зовлон байгаа. Тэгээд эндэн гэдэг нь бол гинтэр гэсэн санаа байхгүй юу? Одоо хүний үхэлд бол цаг болоо цаг бус ингэж хоёр юм байгаа. Цагийн ирэхээр одоо нас орох нь бол бид нар мянган бурхан тойрч хүрээлсэн ч байсан ч бид нар чадахгүй тэгэл ингээл насны ирэхээр жамын ирэхээр явна. Гэтэл зүгээр явж байгаад бас гинтийн цаг бусаар бас нас орчиж байгаа. Энэ нь өөрөө зовлон байхгүй. Одоо тэгэхээр тийм учраас эндэн гэж байгаа нь бол цаг усаар одоо энэ наснаас энэ төрлөөс ингэж хагацаах энэлэн зовлон одоо нэрвэхгүй гэдэг нь бол энэ амьдрахын шалтгаан болгон баг одоо хүнийг амь наснаас нь хагацаа хүнийг зовлонд учруулах юм гэж хэлдэг шүү дээ. Одоо бид нар алдар нэрийн төлөө, сайн сайхны төлөө, их юм олохын төлөө үйлдэж байгаа энэ үйл үрдэс болгон хувь хүнээ л бодоод амин хувиал хичээгээл ингээл хийсэн байх юм бол тэр чинь эргээл өөрийнх нь зовлонгийн уг шалтгаан болж байгаа байхгүй. Тэгээд тэр зовлонд нэрвэгдэх нь шалтгаан болж байгаа байхгүй. Тэгвэл тэр сайн үйлийг өөрийнхөө тэргүүтээ ч юм уу ээж аавынхаа тэргүүтээ ч юм уу амьтны төсөд хийх юм бол тэр өөрөө бас сайн сайхны хөрөнгө болж буйны хөрөнгө болж буuna. Хамгийн гол нь бид нар сайн үйл хийдэг мөртлөө зөвхөн хар амиан бодоод хийчихдэг. Өөрийнхөө төлөөлөл гэж боддог. Тэр нь өөрөө зовлон нэрвэхтийн уг шалтгаан болдог. Тэр нь өөрөө цаг бусын элдв үхэл зовлон өвчин зовлон нэрвэхтийн шалтгаан болдог. Тэгэхээр ийм зовлонгоос нэрвэхдэх, энэлэх зовлохгүй байхын тулд бол та хамаг амтныг 8 аюулаас гэтлэгнэ гэж бол тангараг тавьсан шүү дээ. Тийм болохоор та насад тааманд итгээстэй гэж байгаа санаа нь бол би л тэр бурханд үнэхээр сүсгэлж бичирч чадах юм бол та намайг хаяхгүй. Насад гэж байгаа санаа нь би насан туршдаа таныг авралын оронд барья
гэсэн санаа л насад гэж байгаа. Тэр санаа. Тэгээд дараагийн мөрүүд нь бол адилхан байна. Тэгээд өнгөрсөн одоо ирээдүйн өршөөлт бурхтын их минь очирт суудлаар залраад олон амтнаа туслаастай гэдэг 3 дугаар бадг дээр бол байна. Ер нь одоо аливаа оршин байгаа зүйлийг бол бид нар өнгөрсөн одоо ирээдүй гэдэг 3 цагийн хэлхээсэн дээр тайлбарлаж утгаж янзсан учраас энэ бол олох ярих бүр боломжтой. Тэгээд энэ бурхны шинд бол энэ галавт одоо мянган бурхан залрна. Тэгээд энэ сайн цагийн мянган бурхан гэж тэдрийг хэлнэ. Тэгээ одоо энэ цагт бол бурхан багш тэгээ дараагаар нь одоо майдар тэргүүтэн залрна. Эднэр бол одоо цагийн бурхан багш бол одоо цагийн бурхан. Ирээдүйн цагийн бурхан бол майдар. Өнгөрсөн цагийн бурхан бол бурхнаас өмнө заларсан дөрвөн бурхан байгаа гэл ингээд бурхан шинд бол үздэг. Тэгэхээр энэ сайн цагийн мянган бурхан гэдгийг бол одоо бид нар өнгөрсөн одоо ирээдүйгээд 3 цаг дээр тавьж ийн гэсэн үг. Тэгэхээр тэр 3 цаг дээр гарч гэгэрж байгаа бүхэн төрхийн уг шалтгаан нь бол тарих юм. Энэр нэгүүлсэхгүй энэ үзэл сургаал юм. Асар нэгүүлсэхгүй үзэл сургаал юм. Энэ бодис сэтгэл юм гэсэн санаа байгаа байхгүй. Тийм учраас энэ бурхны шишинд бол дарихыг одоо өнгөрсөн болоод одоо ирээдүйн 3 цагийн бурхтын их гэж ингэж магтсан байдаг. Тэгээд тэр магтааг санаа нь бол энэрхүү нэгүүлсэх сэтгэлээр нь очиж бууж яадаг. Тэр эрдэмдэр нь бууж яадаг. Ийм санаа би тэгээд очирт суудлаар залраад олон амтнанд туслаастай гэж байгаа санаа нь бол бурханд одоо ингээд та бүхэн харж байгаа суумал бурханч байдаг, босоо бурханч байдаг. Тэгээд ирэхэд тэр суудлал тэр хөлийн байрлал нь бол бүгд утга учиртай. Тэгээд одоо цагаан дарих бол завилсан ийм дүртэй байгаа. Дарих бол хагас завилаад нэг хөлөө ингээд унжуулсан ингээд ногоон дарих бол байж идэг. Тэгэхээр энэ суудлууд бол бурхан одоо цагаан дарихын өөрийн суудсан байгаа тэр бүтэн завилгааг бол очирт суудл гэж хэлдэг. Очирт суудл. Тэгээ бурхан багш гэгэрхтэй одоо ийм дүр суудлаар сууж бодмодны өмнө гэгэрсэн гэж ингээд хэлдэг. Тийм ч учраас бурхан багшийг одоо тийм завилгаатай дүр байдлаар бүтээгээд ингээд шүтэн болоод ингээд явдаг. Яг энэнтэй адилхан цагаан дарих бол тийм очирт завилгаагаар залраад тэгээд ингээд хэдийгээр ингээд тахлын оронд хөдөлгөөнгүйгээр ингээд заларж байгаа юм шиг байдлаар бүтээдэг чиглээ гэсэн бурхад бол хаан амтны одоо тус үйлс бүтээх шалтгаантай байна. Тэр газар тэр байдлаар тэр дүр төрхөөр заларж амтнд туслана гэсэн. Тэгээд одоо цагаан дээр ирэхэд энэ биднэрт ингээд хажууд суугаад биднэрт тусвуулаад намайг нэг өдөө зэрэгтэй юм ярихад тусвалж байгаач байж мэднэ. Эсвэл одоо таач одоо магадгүй цагаан дээрх байгаад намайг энэ цагаан дээрхийн тухай ярих шалтгаан болоод байж мэднэ. Өөрөөр хэлбэл бурхан бол хаана хүнд хэрэгтэй газар тэр газар орных нь хүний амтны дүр байдлаар заларж амтнд туслана л гэсэн. Тэр шарнохойны дүр байдлаар майдар амтнд тусалж ийсаа л гэх мэтийн домог энэ төр бол зөндөн баг. Дайрхийн дуу болохоор яруу найрагч шүлгийн болохоор доктор соёл урлагийн их сургуулийн багш Даваасарн гэж хүний зохиосон бүтээлээдэг. Тэгээд энэ хүн бас онцлог нь одоо лам хүн байсан. Тийм болохоор мэдээж утга яруу найргийн маш утга уянгатай яг номынхны үднэс бүгдийг ойлгож ухаарч бичсэн гэж би боддог. Тэгээд мэдээж хөгжмийн зохиолцсон Эрдэнэтх маань маш гайхалтай тансаг аялгүй яг л одоо Деважинд ийм сайхан дуу хөгжим шилдэг бодлоо гэмээр сайхан зохиож гисэн. Тэгээд фонограмын болохоор Анир студ Алтан хоёрыг ах маань хөгжмийн найруулганд хийсэн. Тэгээд би бас өөрийнхөө чадлаар сүсэн дуулсан байдаг. Телевиз үзэж байгаа нийт монголчуудаа үзэгчдээ цагаан дархийн магт өгнөдөө анангой бясалган сонсоорой. Тэгээд өг бүрэн та бүхний амьдралд бижих болтугай гэж өрөөё. Sit
주이신 сонсоод үнэхээр сүсэг турмоо би үргэлж араван зургатай үзэгсэн баган магтмоо би 주이신 сонсоод үнэхээр сүсэг турмоо би үргэлж араван зургатай үзэгсэн баган магтмоо би судлаар залраад олон амтнаа үлдэн 주이신 сонсоод үнэхээр сүсэг турмоо би so